Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөл сүхбэд тулгуур төр байгуулагдсны 2235 их Монгол Улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрх чөлөө тусгаар технологи сэргээ мандуусны 115, ардын хувьсгалын 105, ардчилсан хувьсгалын 36 жилийн ог тохиолдуулан шинэ онцгой тойрол шилдэг аргамгаа бүтээлд төрийн шагнал хүртээлээ. Ардчилсан шинэ үндсэн хуулийн агуулга тусгаар тогтнолд бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөө, төрийн байгууллагын талаархаа суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгэрүүлэх, үндсэн хууль төсвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хонь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч хууль зүйн ухааны доктор профессор Данзангийн Лүндэж Янцан, Гавьяат багш хууль зүйн ухааны доктор профессор Жимдийн Инхбаатар нарын тойрвсон Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүй сэдвт бүтээл. Зүрхний титэм судаснд дотоорох мэс засал эмчилгээний орчин үеийн арга техник технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг зохицоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн улсын 3 дугаар төвийн эмнэлгийн судсан дотоорох онцлогоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын ангаах ухааны академийн гишүүн академич, ангаах ухааны доктор профессор Хүний Гавьяат эмч Зундуйн Лхагсран, улсын 3 дугаар төвийн эмнэлгийн захирал ангаах ухааны доктор профессор Хүний Гавьяат эмч, Цэдэв очрын төмөр очир, улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын зөвлөх эмч, ангаахын шинжлэх ухааны доктор профессор шинжлэх ухааны академийн гишүүн академич, Хөдөлмөрийн Баатар ардын эмч Начингийн Баасанжав, Бумаа санаа эмнэлгийн захирал улсын 3 дугаар төв эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх ангаахын шинжлэх ухааны доктор профессор Хүний Гавьяат эмч Даваагийн Цэгэнжав, улсын 3 дугаар төв эмнэлгийн судсан дотоорох оншилгоо эмчилгээний төвийн эмч клиникийн профессор Цэрэнд Оржийн Дамдын нарын зүрхний титэм судасны бичил болон судсан дотоорох мэс заслын эмчилгээний арга технологиг зохицоор нь нэвтрүүлсэн сэдвт бүтээлд. Нүүдэлчдийн түүх соёл занзаачлалыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл тойрон дүрслэх урлагийн салбар чулуун сэлбэрийн хөгжилд жинтэй хонь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран баримлч Цэрэнд Оржийн инх тайвныг гантиг чулуун бурхан багшийн босоо сэрэг дүр сэдвт бүтээл. Математик, физик, инженерчлэгийн салбарын тулгымцсан асуудлыг тооцооллын өндөр наривчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцсон бодох математикийн онол арга зүй хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны академийн математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төрийн сойрхолт, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн академич профессор Туглын Жанлав, шинжлэх ухааны академийн математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төрийн сойрхолт академич шинжлэх ухааны доктор Очбаатарын Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн багш шинжлэх ухааны доктор дэд профессор Эренчин Очрын Мижид Орж, шинжлэх ухааны технологийн сургуулийн проректор математикийн ухааны доктор профессор Вандандогийн Үлзий Баяр нарын орчин цагийн тооцсон бодох математикийн шинэ онолоо чиглэлүүд хэрэглээ сэдвт бүтээл. Унтны усан дахь ураны физик, гидрохими иж хүрэн судалгааг анх удаа зохицоор нь хийж, ураны агуулмж дархалтын зураг боловсруулан цусны цэцэргийн хяналт шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн хүн амын эрүүл мэндийн усны аюулгүй байдал шинжлэх ухааны технологийн хөгжилд хэрэглээний өндөр ачаал бүгдтэй суурь судалгаа бий болгосон шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гавьяат багш шинжлэх ухааны доктор профессор Хинатын Цооху, Монгол Улсын их сургуулийн химийн техник эрхлэгч доктор профессор Оюун Цэцгийн Болормаа, эдийн засгийн хөгжлийн яамны харьяа шинжлэх ухааны паркын захиргааны гүйцэтгэх захирал доктор Норвын Дэгшүүр нарын Монгол орны унтны усан дахь уран сэдвт бүтээл. Хөгжмийн урлагийн бүхэл төлөөр уран бүтээлээ тойрон олон 10 шилдэг бүтээлээрээ ард түмний сонорыг мэлааж соён гэгэрүүлж ирсэн Улсын филармоны ахмад уран бүтээлч, соёлын Гавьяат зүтгэлтэн Гадангийн Алтан уягийн симфони Вирац хөгжмийн бүтээл тус төрийн шагнал хүртээлээ.